мэндийг хүргэе. За ядаргаа бол өнөөдөр маш олон хүний өдөр тутмын асуудал болоод байгаа чухал асуудал байгаа. За өглөөс ирэхэд л эрч хүчгүй, өдөржин нозоорж, кофе уугаач сэргдэггүй мэдрэмж олон хүнд байдаг. За зарим хүн үүнийг стресс, нас эсвэл ажлын ачааллаас боллоо гэж боддог. За гэхдээ Харвардын их сургуулийн мэдээлэлээр зарим тохиолдолд ядаргааны цаана витамин болон эрдэс бүтцийн дутагдал нуугдж байдаг байна. За өнөөдрийн видеогоор байнгын ядаргаатай холбоотой хамгийн түгээмэл 3 дутагдлыг энгийн ойлгомжтой тайлбарлаж ямар үед шинжилгээ өгөх хэрэгтэй вэ гэдгийг ярилцъя. За танд манай гаргаж байгаа эдгээр видео таалагдж байвал subscribe хийхээ мартаваа. За мөн хонхоо дарж хэрэгтэй нэгэндээ шеэр хийхээ бүү мартаарай. За ядаргаа бол зүгээр нэг нойр дутуу гэсэн үг биш юм байна. За заримдаа шалтгаан нь энгийн байдаг. Тухайлбал нойр муу байх, за ханиад хүрэх, стресстэх. За гэхдээ зарим үед бие дотор витамин, эрдэс бодис дутагдж эхэлснээс болж эрч хүч ундаг байна. За олон хүн байнга ядарч байхад өөрийгөө буруутгадаг те. Би залхуу болоод байна, нас ахиж байна, их ажиллаж байгаа болохоор тэгж гин гэд те. Гэхдээ хэрвээ унтаад ч ядаргаа арилахгүй байвал би танд дохио өгöd байгааг хэлж байгаамаа. За ялангуяа өдөржин сулдах, анхаарал төвлөрөхгүй байх, толгой эргэх, амьсгаа давчдах, булчин сулрах зэрэг шинжүүд илэрч байвал шинжилгээ өгөх талаар бодох хэрэгтэй байна. За хамгийн нийтлэг шалтгаан бол төмрийн дутагдал буюу цус багталт байдаг байна. За цус нь гемоглобин гэж хүчил төрөгч зөөдөг уурга байдаг байна. За харин төмөр дутагдвал гемоглобин багасж бие хангалттай хүчил төрөгч авч чаддаггүй байна. За тиймээс хүн байнга ядарна. За өөрөөр хэлбэл таны бие шатхуунгүй машин шиг ажиллаж байна гэсэн үг. За шинж тэмдэг нь байнгын ядаргаатай байх, амьсгаа давчдах, толгой эргэх, арьс цайх, за мөн гар хөл хүйтэн байх. За яаж мэдэх вэ гэхээр цусны шинжилгээгээр гемоглобин болон төмрийн хэмжээг шалгуулж болох нэ. За яаж сайжруулж болох вэ? За төмөртэй хоол хүнс хэрэгтэй. За үүнд улаан мах, өндөг, шош, ногоон навчид ногоо ордог байх нэ. За зарим хүнд эмч төмрийн нэмэлт бичиж өгдөг байна. За гэхдээ энд нэг чухал зүйл бий. Төмрийг дур мэдэн ууж болохгүй. Хит их төмөр биед хортой. За дараагийн чухал витамин бол B12. За B12 нь эрүүл цусны эс үүсгэхэд хэрэгтэй байх нь. Тиймээс дутагдвал мөн ядаргаа үүсдэг байх нь. За B12-ийн гол их усүр нь махнаас авах нь байна. За өндөг сүүн бүтээгдэхүүнээс авах нь байна. За тиймээс веган болон 50-аас дээш насны хүмүүс дутагдах эрсдэл өндөр байдаг байна. За нас ахих тусам B12-ийн шингээлт нь мууддаг байх нэ. За шинж тэмдэг нь ядрах, хөл гар бадарах, ой санамж муудах, төвлөрөл сулрах юм байна. За хэрвээ дутагдaltaй бол эмчид үзүүлж зохих арга хэмжээг авахыг зөвлөж байна. За 3 дахь чухал витамин бол D витамин. За D витамин дутагдвал яс сулрах, булчин өвдөх, бие сулдах, ядаргаа нэмэгдэх зэрэг асуудал гардаг байна. D витамины онцлог нь нарны үүслээс үүсдэг. За гэхдээ өвөл урт нар багтай газар амьдардаг хүмүүс дутагдал маш түгээмэл байна. Тухайлбал манай монголчуудад те. За мөн гэрээсээ баг гардаг, өдөржин офис суудаг, за нарны тос байнга хэргэлдэг хүмүүс ч элбэг тохиолддог байна. За D витамин агуулдаг хүнс бол тослог загас, баяжуулсан сүв, за өндөг ордог байх нь. За хоолноос гадна зарим хүнд D3 нэмэлтээр хэрэгтэй болдог байна. За тэгвэл хамгийн чухал санааг дүгнэ. За хэрвээ та байнга ядарч байх юм бол зүгээр нэг кофе нэмэх биш, биеийнхээ дохиог сонсох хэрэгтэй байна. За өнөөдрийн гол 3 үндсэн зүйл маань нэгдүгээр төмрийн дутагдал байна те. Тэр нь болохоор цус багталт, ядаргаа үүсгэдэг. За B12 дутагдах юм бол эрч хүч буурах, за төвлөрөл мутах нь байна. За D витамин дутагдах юм бол булчин яс сулрах юм байна. Гэхдээ хамгийн чухал нь дур мэдэн олон витамин уух биш, эхлээд шинжилгээгээ хийлгээд яг юу дутагдж байгаагаа мэдэх хэрэгтэй. За зорилго нь их витамин уух биш, дутагдлаа нөхөх юм.
За хэрвээ танд энэ видео таалагдсан бол лайк дараарай. За мөн хэрэгтэй хүндээ шеэр хийгээрэй. За эрүүл байгаарай. Дараагийн видеонд уулзцгаая. Анхаарал тавьсанд баярлалаа. Баяртай.